Владимир Шманденко цэвэрлэгчийн дүр тойрон пранк гэдэг Анатолигийн видеог 2 жилийн өмнө оруулсан. Тэрэн дээр түүний замналыг миний би яриаггүй. За яагаад гэдгийг энэ бичлэгнээс та бүхэн мэдэх болно. Лайка дараарай. Владимир Васильевич Шманденко 1999 онд Украин улсын Черкас мужийн Криштоповкад төрсөн. Тийм энэ бол Украин улсын бүглүүнийн тосгон юм. Шманденко ангитан хамгийн намхан жижигхэн нь байжээ. Бусадтайгаа харьцуулбал бие нь хэтэрхий жижиг, толгой нь хэтэрхий том байсан болохоор комплекс авч биеэ хөгжүүлэхээр шийдсэн байдаг. Түүний хүүхэд байхад Украин гаралтай Польш улсын дөрвөн олонны газарт ажилладаг байсан Игор Войтенко гэх залуу найз охиндоо хаягдан ажилласаа гарan гэртээ сунаадаг контент YouTube-д хийж эхлэв. Контентын гол агуулга нь спортоор хичээл, өөрийгөө хөгжүүл, амжилтанд хүр байсан. Игор Войтенко YouTube-ыг дэлбэж санхүү нэр хүнд амжилт бараг бүх зүйлд хүрсэн. Үүнийг хараад 100 мянган залуучууд гэртээ гар дээрээ сунаан YouTube-д бичлэгээ тавьж эхлэв. Эдгээр хүүхдүүдийн нэг нь Владимир Шманденко байсан юм. Түүний контент ихэндээ өөрийн бэлтгэлээ үзүүлэх байсан. Дараа нь бэлтгэлийн хажуугаар фитнес, бодибилдинг, ер нь олонний танилуудын хооллолтыг давхар туршиж байгаагаа үзүүлж байсан. 4 жилийн өмнө тэрээр Оросын нэгэн зааланд өвгний дүрд нүрээ хуйлган анхны пранк бичлэгээ хийсэн байдаг. Дунджаар 300 мянган үзэлттэй байсан түүний сууг гинэт 10 сая үзэлтэнд хүрэв. Өвгний дүрд Кристиано Роналдо эсвэл алдартай хэн нэгэн пранктах бичлэгүүд байдаг. Шманденког тэр бичлэгүүдийг дуурайж санаа улгаасан гэж хүмүүс шүүмжилдэг. Гэвч ютубер хүмүүст хамгийн чухал зүйл үзэлтийн тоо байдаг учраас урд өмнө хийгдэж байсан эсвэл маш их үзэлттэй бичлэгийг дуурайж санаа авах нь байдаг л зүйл. Бүр эсрэгээр хэрвээ та шинээр ютубер болох гэж байвал эхэндээ сайн дуурайж хуулбарлах хэрэгтэй. Гой санаа хүний тархинд шууд окторгуугаас нисээд ирдэггүй учраас үүнд санаа зовох зүйл огтхонч байхгүй. Мэдээж явандаа өөрийн үзэл санаа, өөрийн бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйлс чинь бий болно. 2022 онд Оросууд цэргээ Украин улс руу оруулсан. Энэ үед Москвад амьдарч байсан Владимир Дубай руу нүүсэн байдаг. Дайн болж байхад мэдээж Украин гаралтай хүн Оросод амьдарч блогоо өргөжлүүлэх нь утгагүй. Тэрээр Дубайд бүх зүйлээ тгээс эхэлсэн. Шинээр хэл сурч, шинэ орчинд дасаж англи хэлтэй үзэгчдэд пранк хийхээс өөр сонголтгүй болсон нь ойлгомжтой. Ингээд түүний алдартай цэвэрлэгчийн бичлэгүүд араасаа цуурч эхлэв. Түүний бичлэгийн үзэлтүүд улам ихсэж, дагагчдын тоо огцом өсөж эхлэв. Владимир YouTube сувганда 2.4 сая, Instagramда 24 сая дагагчдтай. Тэрээр зөвхөн YouTube сувгийнхаа бичлэгийн үзэлтээрээ сард 170 мянган Америк доллар олдог. Үүнд бусад давхар рекламны тоо багтаагүй гэхээр тэрээр маш сайн орлоготой залуу. Мөн Владимир хооллолт, бэлтгэлийн програм зардаг. Би бас хооллолт, натурал бэлтгэлийн ном зарж байгаа шүү. Авахыг хүсвэл чатчээрэй. Шманденко тансаг зэрэглэлийн машин унаж, найз бүсгүй олох, лиратагаа өдгөө хангалуун сайхан амьдарч байна. Владимир Васильевич Шманденко өндөр 180 см, жин 85 кг. Түүний хүчний үзүүлэлтүүд үндсэн таталт 290 кг, штангтас суулт 210 кг, хэвтэй шахалт 150 кг. Владимир Шманденко Оросын холбооны улсад амьдарч байхдаа YouTube суугаараа сүлжээний пирамид рекламддаг байсан. Мэдээж хүмүүс тэнэг биш учраас мөнгөө тийм зүйлд итгэж хийхгүй. Гэхдээ итгэж хийдэг хүмүүс бий. Хохин гэж хэлэхээр бас болохгүй, таны миний ээж аав гандан бөө ламт бишгүй мөнгө л өгсөн байх. Бид тэр үед болиулж чадаагүй, чадахчгүй биз тийм үү? Шманденкогийн пранк бичлэгнүүд тавилттай. Тэгэхээр тэр үзэгчдэд 100% хуурч худлаа бичлэг хийсэн гэсэн үг биш. Түүний өргөж бүүжин, түүний үзүүлж буй үзүүлбэрүүд бүгд үнэн. Тэрээр пауэрлифтингийн спортын мастерын төвшний болцлыг хангасан. Гэхдээ пауэрлифтингийн тэмцээнд маш цөөхөн удаа оролцож байсан. Юун тавилттай юм бэ гэхээр тэрээр оролцогчдтойгоо тохиролцдог. Шманденког та би 10 дахь хүртэл таньж байхад тэр тусмаа олон жил төмөр өргөж байгаа залуучууд танихгүй байна гэж байх уу? Тэгэхээр оролцож буй боди залуучуудын реакшн нь хурамч гэсэн үг. Шманденко өөрийгөө натурал гэдэг байсан. Тэрхүү бичлэг нь мэдээж Оросын холбооны улсад байхдаа хийсэн бичлэг. Владимир Дубай яваад 23 наснда царай нь огцом өгшөрч илүү формтой болсон. Энэ үеэс л эхэлж тэрээр натурал биш болсон байх. Түүний бичлэгүүд тавилттай юу? Эсвэл түүний форм натурал уу гэж асуусан бичлэгийг би хайгаад олоогүй. Мэдээж энэ асуултуудаас тэрээр зүхтаах нь ойлгомжтой. Түүний хэд хэдэн том ярилцлагууд дээр эдгээр асуултууд огтосоо байгаагүй бөгөөд ярилцлага нь цөөхөн.
Зарим хүмүүс түүнийг натурал гэж бодох нь аргагүй. Юм хэрэглэхлээр мангас шиг мэт болчдөг гэж боддог хүмүүс цөөнгүй байдаг. Шманденко хард гейнер буюу масс авдаггүй, өөх нэмдэггүй төрлийн хүн. Ийм хүмүүс юм хэрэглэхлээр Ronnie Coleman шиг болдоггүй. Мэдээж натуралаасаа булчингийн хувьд хавьгүй илүү, нягт, судасчлалт илүү болдог. Иймээс жижигхэн болгон натурал биш. Түүний юм хэрэглэснийг нь ойлгож байна. Эх оронд нь дайндажин өөрөө харь нутагт хөлөө олохын тулд тултлаа явах нь зүйтэй. Миний хувьд тавилттай пранк бичлэгүүд үздэггүй. Учир нь худал зүйлд цагаа өрхөн димээ. Гэвч зарим нэг нь энэхүү бичлэгнээс инээд кайф авч байгаа бол үүнийг ойлгож байна. Хоёр утгатай хүмүүсийн тухай бичлэг хийх тийм ч сайхан биш. Жишээ нь Дуэйн Джонсон одоо болтол ороогүй байгаа шалтгаан нь түүний архины сурталчилгаа. Юу дутлаа гэж арх рекламад нь вэ? Эдгэр зүйлсийг Стоцов Владимир Украины тосгоноос дэлхийд танигдж сая ютубер залуучуудаас оюун ухаан, хөдөлмөрлөх чадвар, тууштай хичээл зүтгэлээрээ бусдаасаа тэргүүлж чадсан нэг юм. Тэрээр зорилгоос огт хазаалгүй, ухралгүй, бууж өгөлгүй зүтгэсээр байгаад дээшээ гарсан залуу. Түүний бичлэгийг сая залуучууд үзэж фитнесийг сонирхож явж эхэлсэн юугаарч үнэлшгүй хувь нэмрийг нь магтан сайшаа. Хүмүүсийг фитнест, төмрийн спортод сонирхол төрүүлэх олон сая үзэлттэй бичлэг хийсэн нь буян болж, сайн нь муугасаа илүү давж, урд өмнө хийсэн алдаа дутагдлыг нь өнгөрөх шалтгаан мөнөөсөө мөн болж байна. Өдгөө түүний пранк бичлэгүүдийн үзэлт багассан. Үзэлт бүр буух үед ямар бичлэгүүд хийхийг нь харъя. Дахиад л бити пирамид, казино, бет гэх мэт зүйлс рекламадасаа. Тэрээр фитнесийн салбарт үнсгэлжингийн үлгэрийг хэрэгжүүлж, игэл жирийн тосгоноос бусдаас онц ялгарх зүйлгүй байглаасаа заягдсан булчин маасны генетикгүй хэрнээ өөрийн арга, өөрийн замаараа фитнес ертөнцийн ноён оргилд хүрлээ. Үүнийг л гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг билээ. За дараагийн бичлэгээ урдан гаргахын тулд лайк, шеэр хийхээ бити мартаарай, удахгүй уулзъя.